180 оног төгрүүдээсээ хийгээд хамгийн их зүйл байна. Тэгээд 180 төгрүүдийг 2 гоо. Доторх градус нь ер нь бол нэг 12 градус болж байгаа. Үхрийн хамгийн тааламжтай эсpreссо байх градус нь 12 градус гэж үзээд 12 градус төгрөөд байлгаа. 8 үхрээр ингээд ороод өөртөө ингээд ороод зогсож байна. Тэгмээд энэ болохоор цэвэр одоо албан мэдхээр Европын Израильчүүдийн гадаа энэ тэгэхэд монопол гэсэн компани тоног хөрөмж байгаа. Тэгээд бас юу гэнэ бидингийн угаагаад бидингийн ингээд таамгууд цаашгаарээс хүний гар орохгүй агаар зурууд орохгүй бүх юм хоолоогоор яваад бүтээгдэхүүн гаргаж байгаа. Манай фермийн онцлогын үхрөөсөө газар тарилангаас ахуулаад фермээсээ бүтээгдэхүүн гаргаж байгаа гэсэн. Хагада Францын CSG компаниас Францын дахин цэвэрлэх юу оруулж ирсэн. Үйлдвэр. Тэгээд дараагийн яг фермер биднес дэлхийн стандартаа байгаль орчиндөө ээлтэй байна гэсэн үүднээс нь датагаа авангуудаа за дараагийн фермүүдийн бүгд цэвэрлэх байгууламжтай байя. Өөрсдөө хуурах биш нэг биднес байгаль ээлдэг амьтан юм чинь байгаль ээлтэй байх нэг чухал юм байна. Өөрөөсөө хуураад яг биднес. Биднес ингээд сүү ингээд угаагдаад бид нарга саатар нь орсонд бол хүний агаарч нүүднийх байх тийм хүний гарч өрнөж байх. Тэгэхээр ерөөсөө агаар вакуум орчинд бүх зүйлийг хийж гинэ л гэж байна.